Сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээл ховор зүйлийг сэргээ нутагшуулах гэсэн хичээл байна. За бидний энэ дэлгэцэн дээр харсан зураг бол Монгол улсад одоо сэргээ нутагшуулж буй зүйлсийг бас оруулсан байна. За хамгийн анх бол 1960 оноос хойш Монгол улсын нутаг дэвсгэрт байхгүй болсон тахиг 1992 онд Хустайн байгалийн нөөц газарт авчирж нутагшуулснаар ховор зүйлийн амьтдыг одоо сэргээ нутагшуулж буй ажил эхэлсэн гэж үздэг. За энэхүү ажил маань нийт одоо 30 жил өнгөрөөд анх бол 84 тахи авчирсан байсан бол 14-оор цувуулан нийтдээ бол 84 тахи авчирсан бол одоогоор энэхүү тахиас маань 400 гаруй тахи үлдэж тухайн орон нутагтаа дасан зохицож нутагшиж байгаа ийм сайхан баримтыг хэлэхэд одоо таатай байна. За 2012 оноос хойш одоо тарвага бол Монгол тарвага тийм ээ. Монгол улсын хэмжээгээр бол ховордсон амьтанд орсон бөгөөд энэ үеэс эхлээд одоо ховор зүйл гэж үзсэн. Тэгээ агнахыг хоригдсан байгаа. За зарим бүс нутгуудад одоо энэхүү тарвага маань устж өггүй болсноос болоод одоо зарим газруудад тийм ээ элбэг байгаа тарвагыг өөр газарт суурьшуулж нутагшуулах, сэргээ нутагшуулах ийм ажил хийгдсээр байна. За ийхүү одоо Монгол орны хувьд бол ховор зүйлийг одоо сэргээ нутагшуулж байгаа байна. За энэ талаар өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За ховор зүйлийг сэргээ нутагшуулах. Хамгаалсан байдал. Монгол улсын хөхтөн амьтдыг хамгаалсан хуулиудад, Монгол улсын холбогдох хуулиудад болон олон улсын хууль тогтоомж конвенцэд одоо ховор зүйлийг сэргээ нутагшуулах талаар орсон байдаг. За Монгол улсын амьтныг хамгаалах хууль нь бол амьтны тухай хууль буюу хуучнаар бол ан агнуурын тухай хууль, амьтны аймгийн тухай хууль хоёр маань нэгдээд одоо амьтны тухай хууль болсон байгаа. За энэ хууль нь заасан заалтын дагуу ховор зүйлийг сэргээ нутагшуулах, хамгаалах, за олон улсын гэрээ конвенц буюу зэрлэг амьтан урамдал ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц зэрэгт одоо ховор зүйлийг сэргээ нутагшуулах талаар тусгасан байдаг байна. За дээр дурдсан хуулиудад агнуурын хугацаа, гадаадын амчтад агнуулах хэмжээ зөвшөөрлийг бас тусгасан. За өмнөх хичээл маань бол мөн адил одоо энэ ховордсон зүйлийг сэргээ нутагшуулах талаар орсон байгаа. Лекц 15 бас манайхан хараарай. За зүйл тус бүрийн тархац хэдэн хувь тусгай хамгаалалттай газар нутагт хариалагдаж буйг тооцон гаргасан байдаг. За тусгай хамгаалалттай газар нутагт байгаа бүх зүйлийг бол Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар хамгаалдаг байна. За мэдээж хэрэг аливаа амьтныг хамгаална гэдэг бол зөвхөн тэр амьтныг хамгаалах биш, тэр амьтны амьдарч байгаа орчин газрыг тийм ээ орон зайг хамгаалсны үр дүнд одоо тухайн амьтан хамгаалагдгаа гэдгийг бид нар өмнөх хичээлдээ бас ярьсан. За энийг бас санаарай. За ингээд дэлхийн тархац болох дэлхийн байгаль хамгаалах холбооны баримталж байгаа дэг маягаар бол баруунаас зүүн хүртэлх бүх улсын нэрийг жагсаасан байх ба нэмэлт тодорхойлтуудыг зүйлийн мэдээлэлд оруулсан байдаг. За одоогийн тархац гэдэг ойлголтод бол уугуул тархацынхаа гадна байгаа улс оронд за нутагшуулсан эсвэл бүс нутагтаа устснаас дахин нутагшуулж байгаа буюу сэргээ нутагшуулж байгаа гэх мэтчлэн нэр томьёонуудыг ашиглаж хэрэгжилж байна. Тархац нутаг гэдэг. За тархацын зургийг харахад бол Монгол орны биологийн олон янз байдлын мэдээллийн сан бүрдүүлэх дэлхийн байгаль хамгаалах холбооны дэлхийн хөхтөн амьтны үнэлгээний зургийг хийж за үүн дээр үндэслэн одоо судалгааны хэрэглэгдэхүүн, музей, цуглуулга,
засгийн газрын болон байгаль орчныг хамгаалах байгууллагуудын мэдээ баримт, мэргэжилтнүүдийн ажиглалт зэрэг шинэ мэдээгээр нэмэн баяжуулж дархан цаазд газар, цогцлбор газруудад ховордсон амьтдыг нутагшуулах ийм ажил хийгдэж байгаамаа. За тархацын зургийг сүүлийн үеийн мэдээллээр баяжуулах боломжоор нь баяжуулсан бөгөөд наривчлан хийсэн байдаг. За олон зүйлийн тархацын мэдээлэл дутмаг Монгол улсын ялангуяа хөхтөн амьтдын мэдээлэл бол нэлээд дутмаг байсныг бол сүүлийн жилүүдэд сайжруулсан. За тэр ч утгаараа 2014 онд бол Монгол улсын улаан ном бол тухайн амьтны тархац нутгийг бол нэлээд дэлгэрэнгүй тусгаж өгсөн байдаг. Цаашаа судалгаа хийгдэх тусам тархацын зураг өөрчлөлт орно. За тухайн зүйлийн Монгол орны гадна тархсан мэдээллийг шинжилээгүй байгаад байна одоогоор. За ховордлын гол шалтгаан Монгол орны биологийн олон янз байдлын мэдээллийн санг судлаачдын тодорхойлсноор ховордлын гол шалтгаан түүнийг бүрдүүлж буй хүчин зүйлүүдийг нэгтгэн дүгнсэн байна сүүлийн жилүүдэд. За ховордлын шалтгааныг бүрдүүлж буй үйл явц нарийн төвөгтэй бай маш олон хүчин зүйлсээр илэрч байдаг. За наривчилсан мэдээллийн Монгол орны биологийн олон янз байдлын мэдээллийн сангаас авч үзэх боломжтой юм аа. За ийхүү Монгол орны хөхтөн амьтан, ер нь Монгол орны амьтны тэр ховордлын шалтгаан, за юунаас болоод ховордсон бэ, хаагуур тархаж байгаа вэ гэдгийг бол сүүлийн жилүүдэд Монгол орны улаан ном, Монголын улаан данс гэсэн энэ номнуудад бол тодорхой тусгаж өгсөн судалгааны баримт болсон гэж үздэг. За 2008 оноос эхлээд 7 оноос эхлээд бол жил тутамд нэг нэгээр нь амьтдын төлөв байдал хаагуур суурьшиж тархаад байгаа юм тийм ээ. Устдаж байгаа, устдаж болзошгүй эмзэг амьтад нь юу вэ гэдгийг тодорхойлсон байдаг. Ингээ өнөөдрийн хичээл дээр бол энэ хөхтөн амьтны төлөв байдлын талаар үзье. За ингээ Монгол орны уугуул болох 128 зүйл хөхтөн амьтан Монгол оронд байна. За үүнээс бол 16% нь бол бүс нутгийн хэмжээнд ховордсон ангилалд орсон байдаг байна. За нөгөө 4 зүйл хөхтөн амьтан нь бол гаднаас нутагшиж суурьшсан гэд нийтдээ бол Монгол орны хөхтөн амьтан бол 132 зүйл хөхтөн амьтан байдаг гэдэг. За түүнээс уугуул буюу тухайн орон нутагт Монгол улсад төрж өссөн ийм амьтад нь бол 128 зүйл байдаг. Үүний 16% нь бол ховордлын ангилалд орсон байна. За энэ 16% дотор нь бас ангиллахад за 2% нь бол устдаж байгаа. Сэргэх боломжгүй ер нь устдаж алга болох нэ гэсэн ийм амьтад гарсан байна. За 11% нь бол устдаж болзошгүй гэсэн амьтад орсон байна. За 3% нь эмзэг ангилалд орсон байдаг байна. За тэгэхээр энэ устдаж байгаа, устдаж болзошгүй гэдгийг дараагийн слайдууд дээр бол энэ товчлолоор товчилж гаргасан байгаа шүү. Энийг бас манайхан чийжилж аваарай. За улаан ном болон улаан данс гэж яриад байгаа тийм Red List гэдэг энэ номнуудад маань бол энэ товчилсан хэлбэрээр бас бичсэн байгаа. За дэлхийн амьтдын ангиллалыг 10 ангиллалд хуваасан бөгөөд энэ устдаж байгаа, устдаж болзошгүй, эмзэг, устсан ч гэдэг юм уу ийм ангиллаар 10 ангил ангилсан байдаг. Тэгэхээр энэ дэлхийн жишгт нийцүүлж сүүлийн үед ингэ устдаж байгаа, устдаж болзошгүй, эмзэг гэдгийг ховордсон амьтдаа бас ангилж ялгаж өгсөн байна. За ховордож болзошгүй гэдэг дээр 6% нь бол орсон байна. За Монгол орны хөхтөн амьтны 37% нь бол мэдээлэл дутмаг байна гэж нөгөө судалгааны баримт дутмаг судлагдаагүй орхигдсон байна гэсэн ийм дүн тавьсан байна. За зөвхөн нэг зүйл шарнад цөөвөр Монгол оронд бүс нутгийн хэмжээнд устдаж алга болжээ гэсэн бас мэдээг бол гаргасан байна.
Тэгэхээр Монгол оронд бол ерөөсөө хоёр зүйлийн чон байна гэж үзсэн. Саарл чон, шарнад цөөвөр гэсэн хоёр чон байгаа гэдэг байсан бол одоо шарнад цөөвөр бол Монгол улсын хэмжээнд устсан гэдэг ангилалд орсон байна. За мөн адил 80 оноос хойш одоо харагдхаа байсан, ганц нэг харагддаг байсан бол одоо бүр харагдхаа байсан байна. Тийм учраас одоо энэ говийн чон буюу шарнад цөөвөр маань устсан гэдэг ангилалд оржээ. Тэгэхээр энэ аливаа амьтныг одоо сүүлийн 30-аас 50 жил үзэгдээгүй харагдаагүй эсвэл харагдвал ганц нэгхэн харагдж байгаа ийм амьтныг бол устсан гэсэн ангилалд оруулдаг. За Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллаар үнэлсэн нийт 128 хөхтөн амьтны бүс нутгийн хамгаалтын төлөв байдлыг хуваар илэрхийлснийг бол дараах диаграмаас харж болж байна. За бүс нутгийн хэмжээнд устсан нэг зүйл байна гэж байна тий. Устж байгаа 2 зүйл, устж болзошгүй 11 зүйл, эмзэг 3 зүйл, за мэдээлэл дутмаг 37, ховордож байгаа 6, за анхааралд өртгөөргүй байгаа нь 40 зүйл байна гэж тэмдэглэсэн бөгөөд ховордлын төлөв байдал нь Монгол орны хөхтөн амьтны ангилалзын бүлгээрээ харилцан ялгаатай байдаг байна гэдгийг бас тодорхойлсон байдаг байна. За Монгол орны туруутан амьтдын зүйлийн ихэнх нь буюу одоо 79% нь бүс нутгийн хэмжээний ховордлын ангилалд оржээ. За энэ бүс нутгийн хэмжээнд байгаа нийт 14 зүйл амьтнаас одоо 11 нь бол энэ бүс нутгийн хэмжээний ховордлын ангилалд орсон гэж үзэж байгаа. За бидний ховордсон шалтгаан нь жишээлбэл одоо энэ Перисидо цитила гэж тийм Перисидо цитила баавгай төрлийн одоо ирвсийн төрлийн амьтад бол нэлээд ховордсон байна. За нөгөө талдаа бол Актино биш Артида цитила энэ туруутан амьтад бас 79% нь одоо ховордож байна гэсэн юм ангилалд орж ховордож болзошгүй эмзэг ангилалд орсон байх юм. За үлдсэн 3 зүйлийн 2 нь бол ховордож болзошгүй гэсэн ангилалд орсон байна. Тэгээ үлдсэн 3 зүйл нь одоо юу вэ гэхээр цоохор ирвэс, ойн булга, мазаала баавга гэсэн ийм 3 зүйл байна. За тэгээд ховордож болзошгүй гэдэг дээр бол мазаала буюу цоохор ирвэс бол орсон байдаг байх нэ. За Монгол орны махан эдэж амьтдын махчин амьтдын 12% нь ховордлын ангилалд орсон. За 22% нь ховордож болзошгүй, 36% нь анхааралд өртгөөргүй байна гэж гаргасан байдаг байна. За мэрэгч амьтдаас 12% нь ховордлын ангилалд орсон байна. За ховордож болзошгүйд нь бол 2%, мэдээлэл дутмагтанд 45% оржээ. За жижиг мэрэгч биш хөхтөн амьтан буюу одоо энэ туула байна тий. Лагоморфа гэдэг. За дараагийнх нь болохоор энэ Чиропитера гэдэг сарсан баг баха. За Иринациоморфа гэдэг нь бол энэ зарааг хэлж байгаа. За Скоркоморфа гэдэг энэ маань одоо нөгөө өмхийн хүрэн бишээ сохор наминг бол ховордлын ангилалд ороогүй бөгөөд ихэнх нь одоо 43% нь мэдээлэл дутмаг байна гэж тодорхойлсон байна. За ийм үр дүн гарч байгаа жижиг хөхтөн амьтны судалгаа бага хийгдэж байгааг бол бас анхаарах нь цаашид хэрэгтэй байна. Хоошид бол энэ жижиг хөхтөн амьтныг наривчлсан судалгаа хийвэл ховордлын ангилалд орох зүйлийн тоог ихсэх боломжтой буюу ховордлын ангилалд орсноор тухайн амьтныг одоо бас хамгаалах үйл ажиллагааг явуулах боломжтой юм а гэдэг судалгаанаас гаргасан байдаг байх нэ. Тэгэхээр энд дээр дурдсанчлан бид одоо яах вэ гэхээр альва амьтныг одоо
тусгай хамгаалалтаа газар нутагт нь тухайн орчин нөхцөлийг хамгаалах зорилгоор ховордлоос нь хамгаалах юм боломжтой байдаг. Эдгээрийгээ одоо яах вэ гэхээр тэр Монгол улсын Монгол орны улаан ном Монгол улсын одоо нөгөө Red List буюу улаан дансанд бүртгэлтэй амьтдыг одоо хамгаалах зайлшгүй шаардлагатай байна гэж дүгнэхээр байна. За ингээд өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсанд баярлалаа. За манай оюутнууд одоо хөхтөн амьтан, шувуу, мүлхэгч хоёр нутагтан, за загас ховордож болзошгүй тийм ээ. Анхааралд өртсөн ийм амьтдыг, эмзэг ийм амьтдыг одоо жагсаалтыг үзье. Эдгээрийг хэрхэн хамгаалж байна вэ? Хэрхэн тархаж байна вэ гэдгийг үзье гэвэл одоо энэ багшийн энэ харуулсан Red List гэдэг Монгол орны Red List буюу улаан дансанд бүртгэгдсэн тайлбар талнаас харж болно гэж бодож байна. Ингээд анхаарал хандуулсан та нартай баярлалаа. Идэвхтэй сууж багшийнхаа лекцийг үзэж байгаад баярлалаа. Ингээд амжилт хүсье.